намайг цэрэмжээ явахдаа нардчээ гэдэг. Би одоогоос ингээд 2 жилийн гарны өмнөөс жоохон зүрх хөвдөг болсон. Тэгээд зүрх эмчэд хандсан чинь таны холестерин их вэ? Бас тусч айгу утгах юм гэсэн. Тэгээд би мэгчингийн яг буцуу цэцгийн цай хэрэглээд нэг 2-3 сар болоод эмчэд хандхад таны цусны одоо нөгөө холестерин багтсан байна. Цус аюул тийм шингэрсэн байна. Тэгээд буцуу цэцгийн цайг би одоогоор байнга хэрэглэдэг болсон. Манайх ер нь мэгчингийн цайг бол ер нь өдөр тутамдаа хэрэглэдэг. Одоо тэр дархлаа дэмжих, бөөрийн одоо бүх төрлийн цайг хэрэглэх аюул дуртай. Тэгээд манай одоо гэр бүлийн гол хэрэглээ болсон. Тэгээд энэ буцуу цэцгийн цайг бол би байнга өдөр тутам ажил дээрээ гэртеж байнга хэрэглэдэг. Ямар учиртай вэ гэхээр ургамлын гаргалтаа би өөрөө судалж үзсэн. Тэгэхээр ингээд ургамлын гаргалтаа ямарваа нэгэн гаж нөлөө байхгүй. Ургамлын гэдэг утгаараа надад аюул таалагдсан.